Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бид өмнөх хичээлээр иг авиа үсгийн матгал хичээлийг үзсэн бол энэ удаагийн хичээлээр ит авиа үсгийн матгал хичээлийг үзнэ. Анхаарлаа хандуулаарай. Зургийг сайтар ажиглаарай. Гахааны үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Зүйтэй. Энэ бол тоорой. Зургийг сайтар ажиглаарай хүүхдүүд ээ. Шат гэдэг үгэнд маань бидний үтсэн ит авиа үсэг үгийн хаана сонсогдож байна вэ? Ит авиа үсэг маань үгийн хаана сонсогдож байгааг сайтар ажиглаарай. Ата, хото, өтө, тоо, шат. Бүгдээрээ бичмэл ит авиа үсгийнхаа зурлагыг эргэж санацгаая. Богино шулуун зурлага, дэгээ эхлэлтэй богино шулуун зурлага, дэгээ эхлэлтэй орхицтой богино шулуун зурлага. Бичмэл том ит авиа үсгийнхаа зурлагыг хэрэгнийг санацгаая. Дугуйлж төгссөн урт шулуун зурлага, урт шулуун зурлага, орхицтой урт шулуун зурлага, дугуйлж эхэлсэн хөндлөн шулуун зурлага. Анхааралтай сонсоорой. Нараа охин та нарт үгсийг амьлуулж уншиж өгнө. Тар, таар, тайр, тор, тоор, тойр, тул, туул, туйл. Сайтар ажиглан зөв өгүүлбэрт оруулаарай. 1. Малаа, ах, услав, төл. 2. Таавар, туул, түрүү, 2, 5, 3. Тоо, тоолох, төвшин, дуртай. Хичээлдээ идэвхтэй оролцсон нийт хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.